За сайн байцгаана уу? 9-р сурын 3-ны Баасан гарагийн мэндийг хүргэе. Тэгээ манай аялал бяцлал өрөөнд маань лавгаагаан яриаг сонсох гэж одоо энэ мэлмийн хүрдний тухай онж мэдэх гэж ингэж орж хуран цугларсан та бүхэнд маш их баярлалаа. Аялал бяцлал хэмээх энэ өрөөг болохоор зэрэг сайвын бит хоёр ажилуулдаг. Тэгээд 7 хоног болгоны Баасан гарагт Улаанбаатарын цагаар 20 цагаас 22 цагийн хооронд өөрсдийн одоо сонирхдаг сэдв, бясалгал, оюун санааны хөгжил, сүнсний хөгжил, эрүүл амьдрах уу гэдгийн сонирхлын дагуу танихт мэдлэгтэй ийм хүмүүсийг бас сэдвтэй нь холбогдуулаад урин оролцуулдаг ийм журам тогтоод байгаа. Техникийн шинжлэх ухааны доктор, яруу найрагч, бясалгагч, биоэнергиэр эмчлэгч лавгаагаага журам оролцуулж байна. За тэгээд сайн байцгаана уу. За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За өнөөдөр хүний биеийн энергийн хүрдүүдийн талаар ярилцъя гэсэн байна. Би одоо боломжоор энергийн хүрдүүдийн талаар жаахан ойлголт өгөхийг хичээе. За тэгэхээр орчлон ертөнц бол эрчмийн энергийн бүжиглэг урсгалыг үүсгэж байдаг. Тоо томшгүй квантаар дүүрсэн байдаг. Квант гэдэг нь долгион ялгарч эсвэл шингэж болох хамгийн бага хувь хэсэг буюу одоо тоос нь хомхийн тоос гэж ярьдаг хэмжээ тэрнээс сайших бага хэмжээг ярьж байгаа хэрэг. Энэ квант орон бол цахилгаан соромзон орон. Энэ нь ертөнцийн энерги нэгдсэн орон болж байдаг. Өнөөгийн квант онлоор бол ертөнцийн бүх юмс энергиэс тогтох ба энэ нь өчүүхэн багаас эхлээд хязгааргүй хүртэлх бүх хэмжээг хамаарна. Энергийн бөөгнөрл бол матери. Одоо бид гэхэд материас үүсч матери нэгтэрч үүссэн хүн гэдэг ийм матери. Энергийн бөөгнөрл. Бидний хэрв атомд нь хураангуйлчих юм бол нэг хүнийг бидний матери гэж байгаа юм цаанаа юу үлдэх вэ гэхээр ердөө тэвний толгойн чинэл матери болно гэж эрдэмтэн судлаачид тооцсон байдгийг. Хүн яг одоо материст нь хураангуйлаад атомд нь юу материст нь хураангуйлах юм бол тэвний чинэл болно гэж. Усны хоосоонц. Энэ оршихуй тэр чигээр ийм орон зай. Тэнд хаяа нэг одоо матери энергийн бөөгнөрл болж усад чулуу мод матери үүсч байдаг. Тэрнээс бусад бүх зүйл нь хоос. Одоо жишээлхэд атомын хоосон чанар бол 99.9 ард 12 тэг тавих юм шүү дээ. Тэгэхээр зэрэг атом гэж юм дэр нь бараг матери гэж юу ч үлдэхгүй гэсэн бидний харж байгаагаар л атом гэж байгаа л хэрэг шүү дээ. За тэгэхээр хүн бол ерөөсөө бичил ертөнц, бичил сансар гэсэн үг. Бидэнд юу вэ? Сансар тэр байна. Бидэнд амьсгал байвал сансар амьсгал байна. Бидэнд зүрх цохилж байгаа бол тэнд зүрх цохилж байна. Зүгээр бидний амьсгал жаахан өөрчлөгдсөн байж уус жаахнаар барахгүй бүхэлдээ өөрчлөгдсөн. Тэгээд бид руу амьсгалдаг болчихсон. Уг нь бол яах вэ гэхээр биднийг одоо дээшээ доошоо харсан хоёр тетраэдр дотор байрлуулчих юм бол за яг эмэгтэйг нь одоо доошоо үзүүр нь харсан тетраэдр эрэгтэй талын нь бол дээшээ үзүүр нь оройн дээшээ харсан тетраэдр дотор байрлуулчих юм бол одоо эрхийн хорвог дунд хуутай нийлүүлсэн хэмжээний диаметрээр бид хүсээрээ энэ сансар газрын эрчмийг амьсгалж байх ёстой юм байсан. Одоо л энэнийг мартаад бид хүүснээсээ бүр холдоод
зүрхэнд очиод зүрхнээс бүр тархинд очиод одоо зөвхөн нэг тарих мэдрэлийн хүн болчихсон. Ингэж доройтхыг 3 хэмжээст гэж яриад байгаа юм. Тэгэхээр бидний амьсгал, хүйсний амьсгал тэр дээрээс доош 2 хүчээр амьсгалаад гаргаж оруулдаг байсан тэр бүх амьсгалууд байхгүй гэтэл оршихуй амьсгал бол ийм л амьсгал байж байна. Хурд гээд байгаа одоо энэ биеийн олон хурд биш үү 130 хэдэн хурд гэж ярьдаг. Тэрнээс бидний ерөнхийдөө ойлгож бие махбодоор авч үзэж байгаа нь бол нэг 7 хурд. Энэ 7 хурдны тухай л бид нэлээд хөдөө гайгүй сайн мэдэх байх гэж бодож байна. Энэ хурд нь бие махбодын амин энерги гэдэг прана сансрын эрчмийг оримтлуулах төвүүд бөгөөд энэ прана амин эрчим нь нади гэдэг судлуудаар урсаж байдаг. Энэ бол судас биш. Оршихуйн энергийг энэ одоо хурдууд дээр түгээж байдаг тийм 72 мянган нади судал байдаг. Энэ үнийг ярьж байгаа. Хурд буюу чакра хэмээх хүний энергийн бүтцдэх энергийн онцгой төвүүд нь гадаад орчноос бие махбодод хэрэгцээтэй энергийн спектр болон мэдээллийг шингээх ба тэдгээрийг биеэс зайлуулах үүрэгтэй. За тэгэхээр тэр гадаад орчноос энэ хэрэгцээтэй энергийн мэдээллүүдийг авч шингээж тэрнийг одоо зарим нь бол биеэс зайлуулж явах үүрэгтэй ийм систем. Хурдууд нь сансрын хязгааргүй эрчим хүчийг бие махбодыг сүйтгэүүлэхгүйгээр байх хэмжээнд бууруулан хүлээж авч тохируулж байдаг систем. Энэ маягаар бие махбод сансрын эрчмийг суларсан байдлаар шингээж авч байдаг. Тэгэхгүй л бидний бие махбод даахгүй дэлбэрчихнэ шүү дээ. Өнөөдрийн электрон технологийн хөгжлийн явцад үе олон радио дэлгүүр янз бүрийн давтамжтайгаар хүнийг тойрон хүчж байгаа. Хурдууд нь эргэн тойронд маань бужигнах энергийн мэдээллүүдээс тодорхой хэмжээний энергийг өөрсдийн хэлбэлзлийн спектрт тохируулан хүлээн авч шүүж бие махбодод нийлүүлэх ба илүүдэл хийгээд боловсруулж бүтсэн энергийг махбодоос зайлуулдаг юм байна. Хүн шаардлагатай бүх илчилгээг хоолоор авах ёстой юм биш. Энэ бол өхөлдөө үндсээрээ буруу онол. Бид өөрсдийн эрчим хүчээр сансрын эрчим хүч, нар салхины эрчим хүчээр, байгалийн эрчим хүчээр, өвс ургамлын эрчим хүчээр тэжээх бүрэн бололцоотой. Хоногийн хоолноос авч байгаа химийн энергийн сандал бие махбодын хэрэгцээний 10-аас 15% хангана гэвэл үлдсэн хэсэг нь махбодын дотоод энерги. Гэвчний микрофлорын үйлдвэрлэлээс цуснд өөрөөснөө тэр микрофлороод үйлдвэрлээд бидэнд шаардлагатай тэр бодисуудыг нийлүүл цусан шахаж байдаг. Тэр л одоо энергийн хангамжаар хүн ер нь хоолж байх ёстой. Гэтэл энэ юм алга болчихсон. Эсрэг тохиолдолд бид энэ хоол хүнсээр бүх хэрэгцээг хангана гэвэл хоногт дор хаяад 3 кг хоол зовлох ёстой. Ингэж хооллоод бид нэг цайнтай 160 г адназин 3 фосфорын хүчлийг нийлэгжүүлж яваад тэрүүгээрээ одоо дотоод зарим энергийн зарим хэрэгцээг хангана гэж одооны шинжлэх ухаан тооцдог. Энэ бол ер нь одоо хөөрхийлөлттэй систем л дээ. Бидний мэддэг ганцхан ойлгох систем. Махбодын дотоод энергийн их усрын нэг хэсэг нь гаднаас хурдуудаар дамжуулан авч байдаг тэрхүү энерги. Хурдууд нь зөвхөн махбод гадаад орчны энергийн солилцоонд оролцдог төдий зүйл биш. Түүнээс цаашлаад мэдээллийн солилцоонд оролцдог, энергийн долгионыг мэдээлэл болгож хувиргадаг ийм одоо томоохон систем. Тэгэхээр зүгээр одоо энэ гадны орчинтай энергийн солилцоо хийхэд л хурдууд байдаг гэсэн үг биш ээ гэж хэлж байгааг одоо ойлгож байгаа. Энэ мэдээллийн бүхэл мэдээллийн солилцоонд оролцоод
энергийн долгионуудыг мэдээлэл болгож хувиргаж байдаг систем. Оросын холбооны улсын эрдэмтэн Ярцевийн үзснээр дотор эртнүүдийн систем өөрийн бичил торсион оронг үүсгдэг ба энэхүү торсион орн нь энерги хуримтлуулж түүний нэг төвд өгч тэр төвдөө энерги нь хүний торсион орны цөм буюу эр зөргийг үүсгэж байдаг гэж үзсэн байгаа юм. Энэ үл шинжлэх ухааны наазахын таамаглал. Тэрхүү цөм нь эрчим хүчний наран сүлжээний хавьд байрлах ба энэ үл хүйс шүү дээ. Харин мэдрэх бүрдэл нь зүрхний орчинд, мэдээллийн бүрдэл нь тархинд төвлөрдөг гэж үзсэн байна энэ эрдэмтэн. Ухамсарыг бүрдүүлэгч оюун ухаан мэдрэх үе болон эр зөргийн төвүүд нь 2, 4, 5 дахь энерги мэдээллийн төвүүд буюу чакра хүрдүүд тэдэнд байрлаж байдаг. Энергийн 7 төв болгонд ухамсарын дээрх 3 бүрэлдэхүүн тусгагдсан байдаг гэж. За түрүүний тэр энергийн солилцоо, мэдээллийн солилцоо, энергийн долгионыг мэдээлэл олгож хувиргах энэ 3 үйл ажиллагаа бүгдд нь явагддаг гэж энэ эрдэмтэн хэлж байна шүү дээ. Японы эрдэмтэн Мотояма ийм байдлаар тайлбарлаж байна. Зарим хүмүүс биеийнхээ өрднөөс зориудаар энерги гаргаж чаддаг. Энэ үний дуршилтаар ерөн тогтоогоод байна гэсэн байна. Энэ бол тун ойрхны асуудал шүү дээ. Маш амархан боломжийн зүйл. За онлайн физикч Энтони Мертний үзэж байгаагаар хүр дүр нь хүний үйл ажиллагааны тодорхой хүрээнд зохицуулт хийхээр тохируулагдсан гэж үзсэн байна. За энэ бас үлээж авч бас хол хувилбар шиг байна. Оросын холбооны улсын академик Шипо энэ бол энэ торсион орон гэж байгаа ерөөсөө мэдээллийн орон. Энүүгээр маш их мэрэгдсэн дэлхийн хамгийн тэргүүн жигсдэг юм. Энэ торсион орон гэдэг бол юу юм бэ гэхээр ямар ч энерги зарцуулах хугаар орчлонгийн бусад хэсгүүдтэй, бусад орчлон өөр хэмжээсүүдтэй мэдээлэл солилцож болно гэдгийг хэлж байгаа. Тэгээ Шипогийн хэлж байгаагаар бол хүний тухайд торсион орны хэд хэдэн төвшин байдаг. Энэ нь дорн дахинд энергийн хүрд буюу чакра гэж нэрлэгддэг үл үзэгдэгч эрчимлэг биетүүдтэй тохирч байна гэж хэлж байна. Хүний биеийн энергийн хүрдүүд бол торсион орны тусгал юм аа. Нэг хувилбар, нэг копи гэсэн үг шүү дээ. Энергийн хүрд дээшлэх тусам торсион орны давтамж төчнөө өндөр байна. Энэ юу хэлж байгаа нь гэхээр торсион орн чинь мэдээллийн орн. Энэ хүрдүүд дээшлэл байх тусмал бусад ертөнцүүд, бусад алслагдсан зайнуудад мэдээлэл солилцох тэр боломж, хүний тэр боломж нэмэгдэж байна гэсэн. Торсион орн нь орчлонгийн дотор мэдээлэл дамжуулдаг. Орчлонгийн дотор шүү дээ. Ганц дэлхий биш. Энэ орны үйлчлэлээр орон зай ой санамжтай болж байдаг. Энэ юу хэлж байна вэ гэхээр мэдээлэл гэдэг бол ой санамж юм аа. Ухамсарын нэг төрлөө гэсэн үг. Хүрдүүд нь тодорхой нэг эрхтэнд харгалзан орших ба тэдгээр эрхтнүүдэд энерги нийлүүлж нэгэнт ашиглагдсан энерги ба мэдээллийг тэднээс гадагшлуулж байдаг үүрэгтэй. Хүрд нь бодол санаа, оюун ухаан 10 мэдрэмж, 5 нарын бие буюу прана зэрэг 17 хэсгээс бүрдэх торгон биед байрладаг. Орчлонгийн ухамсар хэмээгч нь хүний ухамсар, дэлхийн ухамсар, 1-р ертөнцийн, 2-р ертөнц, 3-р ертөнцийн ухамсар, нийт орчлонгийн ухамсар гэж ийм агуу том ойлголт байна. Энэхүү орчлонгийн ухамсар хэмээгч нь орчлонгийн ихшиглэн буюу аялгауй. Тэгэхээр энэ орчлонгийн ихшиглэн аялгау гэдэг нь юу юм бэ гэхээр
Анхын орчлон ертөнц юунаас бүтсэн бэ? Хэн бүтээсэн бэ? Яаж бүтсэн бэ гэдэг одоо мөнхийн юм асуултанд өнөөдрийн шинжлэх ухаан нэг л тойрч хэлсэн асуултанд л хөгжсөн гэж байгаа шүү. Ер нь одоо Ведэд, буддизмд, одоо христийн сургаал номл Библиэд үзэж байгаагаар бол анх ерөөсөө Библиэд үздгээр бол дуу байсан. Библи буддизм хэлдгээр бол ом аваа байсан. Манайхаар ом аваа. Энэ аваанаас авааны чичирхийлээс бүх юм үссэн л гэж. Энэ үнийг өнөөдрийн физикт утасны онол гэж нэрлэж байгаа юм. Энэ утасны онолыг физикчид ер нь яаж төсөөлж байна вэ гэхлээр ингээд одоо олон утас байх юм. Тэр олон утаснууд ингээд одоо хоёр талын жаахан салгаж барьж тэл одоо татж байгаад тэгээд ингээд яагаад тавьчих юм бол хурууны үзүүрээр дөргөөгөө тавьчих юм л чинь чихтэй хийх долгион чичирхийл үүснэ дээ. Ийм маягаар орчлонгийн симфон тоглодог байж магадгүй гэж. Хэрэг энэ үнэн бол тэндээс нэг одоо чичирхийлээс электрон өсч байдаг, нөгөөдгөөс нь одоо фотон өсч байдаг. Энэ мэтлэнгээр энэ бүх юмнууд тэр чичирхийллийн хэлбэрээс болоод янз бүрийн байдал, орчлонгийн янз бүрийн байдал үүснэ гэсэн ийм онол юм. Энэ хоёр онол орчин цагийн энэ таамаглал ерөөсөө энэ бүх шашнуудад дуу аваа үгнээс үүссэн гэдэг нэг үг шүү дээ. Аваанаас үүссэн, үгнээс үүссэн, дуунаас үүссэн гэсэн, долгионоос үүссэн гэсэн энэ онолууд хоорондоо тохирч байна. Харин физикийн шинжлэх ухаан энэ шашнуудын онолыг сайн мэдэхгүй байгаа бол та. Хүрдүр орчлонгийн ухамсараас амьдралын эрчмийг хүртэж байдаг бөгөөд хүрдүрээс хөгжмийн нэгэн ихшиглэж байдаг. Жишээлх юм бол тэтэм хүрд буюу орон хүрд. Хүрднээс саа хөгжмийн ихшгийг одоо энэ тэтэм хүрднээс ихшиглэх саа ихшгийг хөгжмийн хэлээр бол доо ноцтой адилтгадаг. Одоо бэлгийн мэлми буюу орон амгалангийн хүрдний эрийн ихшгийг эрээ ноцтой адилтгадаг. Хоолойн хүрдний га ихшгийг ми ноцтой, зүрхний хүрдний ма ихшгийг фа ноцтой, хүүсний хүрдний па ихшгийг соёл ноцтой. Хоёрдугаар хүрдний амгалан тэтгэгч хүрдний да ихшгийг ля ноцтой, үүдэн хүрдний гэдгээр одоо хүрдний нэг ихшгийг си нот гэж ингэж дүүцүүлж шинжлэх ухаанд үзэж байгаа таарч байгаа. Америкийн нэгдсэн улсад одоо Бэйлийн теорем гэж байдаг. Бэйл гэдэг эрдэмтэн нэг юу араатай долгион бүтээгээ тэгээ цацсан чинь тэр нь бөөн шууган болсон байна. Тэгээд бүр учрын болохоогоо судлаад байсан чинь тэр нь ом аваа болж таарсан. Тэгээд нэг ом аваа гэж судлаад байсан чинь ерөөсөө орчлонгийн юм бүхэн 723 см ийм ом аваа байдаг юм байна гэдгийг тогтоосон. Тэгэхээр юм бүхний үүсэл бүтцэн энэ аваа мөн гэдэг нь тодорхой болж байгаа юм. Энээс үсээд энэ 7 хүрдэн зохирсон 7 ертөнц байдаг гэж одоо эртний энтгчийн сургаалууд, ведийн сургаалд үздэг. Хүрдүрд оройн дээд бурхны тунхаглал болсон хүч агуулгадах ба өөрийн орон байрыг эзэлж байдаг. За тэгээд одоо хязгааргүй орон зайг бэлэгдэж тийм хэмжээнд дархан орших хүч бол 1000 дэлбэт тэтэм хүрдэнд байрлаж бүх хүрдийг удирдах байдаг гэж тэтэм хүрдийг бол одоо ухаандаа ингэж зөвлөж байдаг. Бас хүрд бүхэнд өөрийн харсан тэнгэр байдаг. Ингээд одоо энэ тэнгэрүүдийн нэрийг нэрлэсэн байж байдаг. Хүний сээр нурууг даган лёнхой цэцгийн иш байна гэж бодвол
Ахар сүүлэнд Молод хараалын ухаа болох улаан улбар шар өнгөт 4 дэлбэтэй ийм одоо үүдэн хүрт. Сүүж арцагт улбар шар хөх ногоон шар нийл ягаан час улаан өнгөт ногоо дам байсан 6 дэлбэтэй амгалан тэтгэх шүд. 2 дугаар хүрт гэсэн үг. Наран сүлжээ буюу хүйсэнд ягаан улбар шар ногоо өнгө давмгайлсан 10 дэлбэтэй хуйлгаан хүрт. Зүрхэнд алтан өнгөт 12 дэлбэтэй номын хүрт. Хоолойд хөх ногоо өнгөтэй өнгө давмгайлсан 16 дэлбэтэй хоолой хүрт. Бэлгийн мэлмий 3 дахь мэлмид ажнаалын хой гэгддэг 2хан дэлбэтэй тэгсэн мөртлөө дэлбээ тосгор нь 48 дэлбээ болон задардаг өнгөн сарнаа ягаан өнгөтэй оройн хамгалангийн ажнаа хүрт. Мөн толгойн оройд сахасрааралын хой гэгддэг өнгө үрийн 972 дэлбэт их хамгалангийн буюу титэм хүрт байрлаж байдаг. Эдгээрээс 5 хүрдэн сээр нуруу даган байрладаг. Дээд 2 хүрднээс бусд нь сээр нуруу даган байрладаг. Туслах 12 чакра буюу хүрдний хүний 4 мөч үндсэн чакрануудын хооронд байрладаг гэж үздэг. Үүдэн хүрднээс хоолойн хүртэлхийг доод 5 хүрд гэдэг. За эдгээр нь шороо ус галхи огторгуй гэсэн үндсэн 5 махбодыг бүрдүүлэгч төвүүд юм. За тэгэхээр эндээс одоо ахаад нэг их ойлгомжгүй зүйл гараад ирж байна. 5 махбодны тухай яригдж эхэлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэж. Шороо ус галхи огторгуй. Энэ шороо ус галхи огторгуй махбод бол энтхийн шар зурхайн 5 махбод. Энэ 5 махбодыг орчлон ертөнцийн бүх юмыг үүсгэсэн игэл бөм гэж одоо үзэж байна. Энэ бол квант юм. Огторгуй махбод бол ерөөсөө квант орн, сахилгаан суран зурн гэсэн үг. Тэндээс бүх юм үүсч байдаг. Тийм учраас огторгуй махбод ганц эрдэмтэй. Тэр нь дуу аялгау гэж хэлсэн. Энэ төрөүний тайлбартай таарч байгаа юм. Орчлон хорвоо анх үгнээс дуу авианаас үүссэн. Яагаад гэвэл орчлон хорвоо өөрөө ганц эрдэмтэй тэр нь дуу авиа. Огторгуй махбод. Энэ бол сахилгаан соронзон орон буюу квант. Эндээс бүх юм үүссэн. Тэгэхээр энэ шороо ус махбодыг бол доошоо татах хүч. За галхи огторгуй махбодыг дээш татах хүч. Энэ 2 хүч 5 хэсэг туваалж байгаа. Энэ бол маш чухал онол гэж агуу физик математикч Хокин Кулен зөвшөөрсөн. Нобелийн шагналт физикч Хопкинс бас хүлээн зөвшөөрсөн байт. Энэ одоо 5 махбод бол үндсэн 5 махбодыг бүрдүүлэгч төвүүдээ. За дорны ангаа ухааны үндэс болдог дээрх 5 махбодыг мэддэх матери гэж нэрлэдэг. Эдгээр нь ертөнцийн эгог бий болгодог ба түүнээс тухайн хүнд ямар хэмжээгээр хуваарлагдах нь хүрдний тусламжтай хийгдэж байдаг. Хүрдүүд нь биеийн нягт хэсэгт байх ба энерги нэмгэн төвүүд нүдэнд үл үзэгдэх боловч үнэн бодиттой орших эрчим хүчний хангамжийн маш нэмгэн цэгүүд болж байдаг. Энергийн шугамын доод 5 хүрд нь багахан давтамж дээр ажиллах ба ухамсарын нэлээд өдүүлэг төлөвийг илэрхийлдэг. Энергийн шугамын дээд хүрдүүд нь өндөр давтамжинд ажиллах ба ухамсарын маш нарийн төлөвүүд болон оюун санааны ба сүнсний хөгжил, энерл нэгүсэл, хариу нэхэлгүй ач тусыг илэрхийлж байдаг. Хүрдүүд нь төвчлэн ухамсарын төвүүд, энергийн торгон хүчний хэлбэрүүд мөн бөгөөд хүний биеийн мэдрэлийн хэсгүүд
мөн тархины төвүүдэд үйлчилж байдаг. Хүрдүүд хүний мэдрэмжийг хөглөн зохицуулж байдаг. Иймээс мэдрэмж нь түүнийг бий болгох объектийн харьцааны механизмыг агуулсан байдаг. Хүрдүүдээр дуу, гэрэл, өнгө, амт, үнэр, хэлбэр, хүртэхүйн бүх нарийн ялгааг бүртгэж ангилж байдаг. Хүссэн, үл хүссэн, байнгын төр зүрийн бүхнийг ялгах чадварыг хүрд бий болгож байдаг. Гүн, нойр, зүүд, идэвхжил гурван төлөвийг бий болгох механизмыг хүрдүүд бий болгож байдаг. Хүрдүүд нь хормын зур шүү дээ. 60,000 орчим үүргийг бэлд гүйцэтгэж байдаг. Энэ нь хүн хаана байна, юу хийж байна гэдгээс үл хамаар нүдчих хамар дууны хөвч зэрэгт хором дутам 60,000 янзын энерги ажиллаж байдаг гэсэн үг. Агуу чадвар байгаа биз? Ийм л учраас хүн одоо энэ 6 хүрдийг сонирхож байдаг, хүрдийг нээшимсэн гэж хүсэж байдаг, тэмүүлж байдаг. Нэгдэхийн хэрээр одоо энэ агуу чадварууд бий болж байдаг байна шүү дээ. Энэ үнийг таантрын ухаанд бол ухаандаа дандр гэж манайд ярьдаг. Энд 60,000 шакти хөшөө эмхтэй тал. Тэдгээр тус бүр таргалсан оюун санааг одоо ирчүүд гэж нэрлэдэг. Иймээс биед ажиллах 60,000 энергийг үүсгэх 6 цахилгаан станц энэ биед ажиллаж байна гэж ойлгож байна. Хорон бүр нэг станц 10,000 янзын энерги гаргах чадвартай гаргаж байгаа гэсэн үг. Хорон бүр гэдэг чинь одоо секундчүүд. Нэг станц нь 10,000 янзын энерги гаргах 6 цахилгаан станц ажиллаж байна л гэсэн. Ерөөсөө бидний хүйсийг бол атомын цахилгаан станцтай зөвлөсөн байдаг шүү дээ. Яхананда богд энэ крия йогыг үндэслэсэн агуу одоо богд бурхтай нэг хэлсэн байдаг. Хүрдүүдийн нэгэнд 30 секунд энерги төвлөрүүлснээр оюуны хөгжлийн замд бусад аргаар 1 жил шаарддаг амжилтанд хүрч болно. 30 секунд төвлөрч чадах юм бол. Одоо бодлогоогоор юучгүйгээр 30 секунд нэг хүрдэн төвлөрч чадах юм бол ухаандаа оюуны хөгжлийн нөөдрийн замаар 1 жил явсантай тэнцвүүц амжилтанд хүрнэ. Энэ аргыг 8 цаг хэрэглэхэд энгийн оюуны хөгжлийн 1000 жилдээ тэнцвүүц ач тусыг өгдөг гэж. Харин 3 жил хийх юм бол энгийн хүн 1 сая жил зарцуулах тэр бүрдүүн төрж болно. Тэгэхээр өөрт байгаа бидний агуу хүчнүүдийн ойрын жишээ бол энэ. Яагаад энэ хүрдүүд байгаа? Яагаад гэрлэн биеуд байгаа? Яагаад бид энергийн бэлтгэмж ерөөсөө? Яагаад бид сансрын энэ ертөнцийн бичил загвар? Учир юу гэвэл ухамсарвал хүний хамгийн хүчтэй хэрэгсэл. Яагаад ухамсар болоод явж байгаа гэхээр энергийн хүрд дээшлэх тусам эсвэл энергийн хүрдийг нээн гэдэг нь ухамсарын хөгжлийн ямар нэгэн шатанд хүрч байна гэсэн. Энэ бол оюун ухаанаас цааш хитийдсэн хол зүйлийн тухай яригдж байна шүү дээ, ухамсар бол. Бие махбод тарих толгой оюун ухаанаас цааш зүйлийг бол бид ухамсар гэж нэрлэж байна. Тэгэхээр энэ ухамсарын янз бүрийн төвшнүүдийг энэ хүрдүүд илэрхийлж байна. Нэг юм бол нэгдүгээр хүрдийг нээхвэл яах ингээд цаашаа байна. Тэгээд хамгийн дээд хоёр хүрдний тухай түрүү илчлээ шүү дээ. Энэ бол ухамсарын маш нарийн торгон долгио давтамжтай ажиллаж байдаг юм а гэж. Ухамсар нь материалыг ертөнцид орон зайд цаг хугацаанд хязгаарлагддаг. Мөнхийн тэр зүйл. Ухамсар нь бүх нарийн биеэр нэвтэрч түүнийг өөрчилж байдаг тэр зүйл. Ийм өөрчлөлт
минут секундээр бэдэл мэдэхгүйгээс биш явагдаж байдаг. Ухамсарын энэхүү ажил нь энергийн хөрдөөтэй шууд холбоотой. Иймээс хурданд төвлөрснөөр өвчнийг ангааж, сэтгэл санааг өөдрөг байлгаж, ер нь одоо их олон асуудлыг шийдэж болно гэсэн үг. Орон зай нь мэдрэхүйн буюу хурдны талаас хамаарч байдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо дээд хоёр хурдвал хүрэхгүй орон зай гэж байхгүй гэсэн үг байна шүү дээ. Энэ орчлон хорвоогийн хаанлуул хаан хурд. Доод таван хурд нь орон зайвал хязгаартай. Хязгаартай гэсэн үг. Тэгэхээр орон зай гэдэг энэ ойлголт бол мэдрэхүйн буюу хурдны талаас хамаарч байдаг. Хурд хэрхэн ажиллаж байгаагаас хамаарч юмыг хязгаартай харж байдаг. Орон зай цаг хугацааны хязгаарлагдмал хараатай гэсэн үг биднүүд яг одоогоор бол. Яагаад гэвэл хурднууд нэгдээгүй. Хоёр нүдээр харж байгаагаа л болж байна, бүтэж байна. Энэ бол одоо бодиттой ийм тийм гэж хэлж мэдхээс биш тэрнээс ашиг мэдэхгүй гэсэн үг. Хурд нэгдсэн хүн 64 хэмжээсийг мэдэрдэг гэж одоо эртний номд бичээстэй байдаг. Чакра гэдэг үгний чак гэдэг нь бол тойрог юм. Амьдралын нарийн ичмийг прана гэдэг. Хурдууд нь өөр өөрийн үүрэгтэй, бас өөрийн өнгөтэй, өөр өөрийн авиа дуу авиатай нотуудыг дөрөв хэлсэн шүү дээ. Өөрсдийн махбодтой махбод гэдэг нь дөрөв хэлсэн шороо усгаалгийн огтур байна. Өөр өөрийн шин чанар эрчмийн хүчтэй байдаг. Тухайлх юм бол үүдэн хурд үе нэгдүгээр хурдын шороо махбодтой улаан өнгөтэй байдаг. Бэлгийн дааврын үйл ажиллагаа хариуцдаг. Хэрэг үүдэн хурдны үйл ажиллагаа хямарч өрөө баримтаа улаан өнгийн зүйл байрлуулах бадмаар чулуун нийт хэдэл хөдөлж явах газар шороон дээр хөл нүцгэн явах зэрэг одоо ийм энэ хурдыг сайжруулах аргууд байдаг. Хэвийн эрүүл хурдууд баян хөдөлж эргэлдэж чичирхийлж байдаг. Энэ бол хурд хэвийн байгаагийн шинж. Гэмтэж өвчлөхөөр л хөдөлгөөнөөс харж байдаг. Үүнээс болж тухайн хурдээр дамжих энергийн урсгал буусаар хаагддаг. Муу энергийг бүрэн шүүж чадлагүй бие махбод эрхтэнд нэвтрүүлчихдэг. Эрүүл хурд нь бие махбодод шаардлагатай хэмжээгээр энергийн хэмжээг хуваарлан зохицуулж хэдийг оруулах уу, яаж оруулах уу. Ингээд тодорхой калапаттай энүүгээрээ болсон гэвэл хаагдаж байдаг, нээгдэж байдаг. Ийм онц маягийн ажиллагаатай. Хурд нь ойртож ирсэн муу энергийг шүүж тунгааж байдаг. Ийм үүрэгтэй. Хурдууд нь амьдралын бүх салбарт тухайлбал оюуны, биеийн хүчний, ухамсарын, нийгмийн, хүрээлэнгүй орчныг санхүүгийн бүх төвшөнд амжилт харгахад тусалдаг. Хурдуудыг нээж зөв ажиллуулж чадах юм бол энэ бүхэнд тусалдаг байна шүү дээ. За бясалгал, амьсгал, тарны үгний хэлбэлцлийн хүчээр тэр 72,000 надийн судлыг цэвэрлэх, хурдыг тэнцвэржүүлэх ажлыг хийж болдог. Тэнцвэрчсэн хурд муу энергийг амьдралаас мань зайлуулж сайн энергиээр сэлбэж байдаг. Зовлон, айдас төгшөө, уй гашуу, хямрал зэрэг сэтгэл хөдлөлийн зохисгүй үйлдэлүүдийг зайлуулж оронд нь баяр баясгал, сэтгэл ханамж, амар амгалан бий болоход тусалж байдаг. Аль хурдан төвлөрч байгаагаас хамаарч хүн өөрөө тийм л нэгэн байдаг. Ерөнхийдөө ертөнцийн хүмүүс бид 1-2 дугаар хурданд яг адилхан төвлөрч байдаг. Эннээс цааш хэтэрч бараг чаддаг хүн бараг байхгүй. Хүүхэд үйлдвэрлэл сууж байгааг л одоо болж байна гэсэн үг шүү дээ. Дээд хурдуудад төвлөрч байгаа бол алсыг харах чадвартай, энэрэнгүй, хайрлаг, өглөгч, хүнжигтэй, өөрийгөө мартан бусдыг гэдэг сайн сайхан чанарууд аяндаа бүрдэж байдаг. Амьдралын эрчим хүчийг хурцлын үйл зориулсаар л байгаа бол дорцоор л байна, муудсаар л байна.
Хүрдүүд нь өнгөрсөнд болон одоо хийж үлдэж байдаг. Ерөөсөө бид энэ гурван хэмжээс дотор амьдарч ажиллаж үлдэж байгаа учраас өөрийгөө ер нь нэг юу гэдэг одоо нэг арга хөрөнд ороод юм уу эсвэл ямар нэг хүн амьтнаас айдаг хүн амуу юм янз бүрийн хэлжлээ гэж бодоход хинч мэдэхгүй гэж боддог юм дөөрөлтэй л дээ. Бид энэ бие дуусахад бидний бүх мэдээлэл энэ чакрануудад хадгалагдаад эфир үед бид одоо энэ сүнслэг хамт яваад гараад явдаг. Энэ тохиолдолд бид бүх төрөлтнүүдийн энэ дэлхийн гурван хэмжээсээс бус бүх төрөлтнүүдэд бидний бүх үйл энэ хүн юу хийж байсан, яаж явсан гэдгийг мэдэх нь тодорхой харагдаж байдаг. Бид энэс юу ч нууж чадахгүй. Одоо ч бидний яриаг дээд ертөнцүүд оршмол сонсож байгаа. Та бидний юу мэдэрч бодож байгааг ч тэд мэдж байгаа. Энэ бол ухамсарын төвшин илэрхийлэл. Энергийн төв болгонд хүний гол хэрэгцээ шаардлага агуулгадж байдаг. Өөрийн үүрэгтэйгээ төв хэлсэн шүү дээ. Хүрд нэгдвэл төвгээр урсах энерги нь тэрхүү хэрэгцээ шаардлагыг төвгүй өөрөө хангах нь яг гэвэл энэ чинь ухамсар нь өөрчлөгдөд одоо энэ бидний оюун ухааны хүрээнд баригдчихэд байсан бол ухамсарын ямар нэг доод хэмжээнд хүрсэн ч гэсэн тэр ухамсар өөрийгөө мэдрээд хийх зүйлээ өөрөө хийнэ л гэсэн. Ухамсар гэдэг чинь өөрөө мэдэж үлдэх. Энэ л одоо агуу үйлдэлийг хэлээд байгаа юм шүү дээ. Оюун ухаанд мэдүүлэхгүйгээр. Хэрэг одоо энд төгжрөл өөрчлөл юм бол энэ хэрэгцээ шаардлага хангахдахгүй шүү дээ. Хангахдахгүй юм маш хэцүү болно гэсэн. За хүрд бүхэн таринтай энэ таринууд яах вэ гэхээр энерги төвүүдийг идэвхжүүлж байдаг. Нүдэн анаад идэвхжүүлээ гэсэн хүрдэн дээр анхаарлаа төвлөрүүлж гүнзгий амьсгаа аваад тариныг уртаар дуудана шилдэг. Энерги нэгдүгээр хүрднээс дээш хүрд бүрийг дайран нурууг даган усаж бүг төсөөлж бясалгаж болно. Энергийн бие махбодыг бүхэлд нь эвдсэн байдаг. Учир нь хүний бие материалыг зүйлсэн адилаар атом хоорондын асар их хоосон аран зайнаас тогтдог. Энерги нь бараг хүний хувийн жингүү чүүхэн жижиг болохоор дураараа нэвтэрч чадж байдаг. Юу ч ямар цаадыг дураараа нэвтэрч байдаг. Энерги нь бараг одоо юу гэдгийг одоо ингээд нэг өнгөрсөн хүний сүнс бидэнд нэг юм хэлэх гээд байна гэхтэл ерөөсөө бидний хаагур нэвцвэл байдал яагаад ганцхан бид тэрийг сонсч чадахгүй мэдэрч чадахгүй гэсэн үг шүү дээ. Хэрэгцээ захилгаан сорон зам хүчийг алга болгоод хүний биеийн атомуудыг нэвтрүүлээ гэх юм бол энэ сүлбээрэн зүйн толгойноос томгүй хэмжээтэй болох тухай би түрүү ярьсан. Тэгвэл эн чинь дандаа хоосон орон зай учраас энэ үгээр тэр ухамсар гэдэг байгаа зүйл мэдээл ямар ч төвгүйгээр ямар ч орон зай дамжиж нэвтэрч чадна гэсэн. Бие махбод энергийн биеийн холбоо сэтгэлээр дамжиж байдаг. Хоёр биеийн бие махбодын мэдрэлийн тогтолцоо болон энергийн эдийн судал буюу одоо хятадын зүүн имчилгээний меридануудын шүргэл цэцгээр дамжуулан мэдээлэл солилцож байдаг. За хүйснээс доош 3 см-т байрлах ууцны 2 дугаар хүрд эрчмийн далай гэж нэрлэдэг цэгтээ давхцаж байдаг. Энэ хүрд нь баруун болон зүүн мэдрэлийн тогтолцоонуудыг холбох үүрэгтэй. Хүйснээс доош 3 см доор. Хүйсний 3 дугаар хүрд нь махбодын хүйстэй давхцаж байдаг. Махбодын бидний энэ хүйс бол энэ хүрдтэй давхцсан. 3 дугаар хүрдтэй. За одоо ингээд хоолой хүрдийг дамжаа цаашаа бэлгийн милими гэж бидний ярьдаг. Оройн хамгаалангийн хүрд буюу одоо санскрит хэлээр ачна. Энэ хүрд хүсэл мөрөөдөл зорилго үнсэн шин санаа өөдрөг үзэл
бодолтой холбоотой бөгөөд бид бодлоор дамжуулан өөрийгөө илэрхийлж мөрөөдлөө биелүүлдэг. Бясалгаж дотоод мэдрэмжийг хөгжүүлснээр амьдрал тохиож байгаа бүхий л зүйлийг үзэл бодлосоо тусгаар яг байгаагаар хүлээж авч сурнаа гэсэн үг. Бэлгийн мэлмийн хурдан дээд ухамсарт хүрэх хаалга бөгөөд бид төгсгөөр л төрсний дараа бүх зүйл нэгдмэл цогц буюу нэгдсэн нэг зүйл гэдгийг ухаарч бие биенээс салангат мэт байдал бол чи хоосон ойлголт гэдгийг ойлгох болно. Энэ хурдан зүүн бэлэг далд урд чадвар төсөөл алсын хараа гэлдэг. Хүний индиго буюу ягаан туяатай гүн хөх өнгөн хувийн хариуцлагыг илэрхийлэх бөгөөд амьдралыг гартаа сүнслэг хөгжлийн замаар замнаж зүүн бэлэгтээ итгэх итгэлтэй холбоотой хүрдэг. Аливаа зүйлсийг эгогоор материалын талаас нь биш илүү өндөр байр сууриас хардаг болно гэсэн. Индиго энэ ягаан чернэлийн ягаан нэрг нь бидний далд ухамсартай холбож ертөнцийн нэг хэсэг шүү чи та гэдгийг мэдрүүлж өгнө. За энэ бэлгийн мэлмээ хүн урд хожид хизээж тийм байгаагүйгээр тэгж өрчиж чаддаг. Одоо жинхэнэ ёсороо эмгцэгдсэн орж ирвэ. Энэ хөр дээр дамжин хүн огт байгаагүй тэр мастер болдог. Үүнээс өмнө бид боол байсан. 6 дахь хөр дээр хэлсэн бүхэнд нь тохиолдож хүссэн бүхэн чинь биелж байдаг. Урд өмнө огт байгаагүй хүсэл бий болдог. Үүнээс өмнө хүсэл зориг гэж танд байгаагүй. Бидний энэ бол зүгээр л нэг шунал мөрөөдөл юу ч биш. Одоо хор хоньёолтой зүйл хийж чадхаа болчихдог. Энэ бол оршихуйн хүсэл зориг болохоос биш, хувь хүний хүсэл зориг биш. 4 дахь хөр дээр эго, 5 дахь хөр дээр бүхий л завхрал алга болсон. Ингээд 6 дугаар хүрдэнд хүрсэн гэсэн үг. 4 дугаар хүрдэнд хүрэхэд бид эгог таягтай хайж 5 дугаар хүрдэнд хүрэхээр бүхий л завхрлууд алга болно. Ингээд бэлгийн мэлмийн хүрдэнд очиход хамгийн цэвэр мөн чинь өөрийнхөө яг л ямар нэгэн дамжуулах хэрэгсэл шиг яг л нэг зэмсэг шиг яг л нэг зарлага мөн чанар болж байна. Одоо бол та өөрөө биш учраас танд хүсэл зориг бий болж энэ нь таны хос оршихуйн хүсэл зориг байхгүй. Мөрөөдөл бодол биш. Маш хурдан тохиолдолд хүн 6 дугаар хүртэнд ирдэг. Энэ бол одоо өдрийн очиг тохиолдол гэж хэлж байна. Үнэхээр дээд багш, үнэхээр дээд бясалгал. Дээд номтой таарч байж одоо биелдэг зүйл. Энэ ертөнцийн тухайд энэ төрсэн хүн бол энэ ертөнцийн хамгийн сүүлчийн хүн. Дахиад энэ ертөнцид хүн байх шаардлага байхгүй. Үүний цаанд 7 дахь төв гэж байна. Гэхдээ энд бол эрс өөр ертөнц, өөр бодит байдал нэг бор. 6 дахь төв бол хамгийн сүүлийн хязгаарын шугам, хамгийн сүүлийн үлдэгдэл. Энийг даваад өөр цоош өөр ертөнцид орно. За тэгэхээр даармын хуулийн зүүн бэлгийн гэж нэрлэдэг 6 дахь хүрдийг удирдах байдаг. Даармын хууль даарма гэдэг нь юу юм бэ гэхээр үнэн ном, үнэн ёс, зам ёсыг ярьж байгаа. Энэ манай дэлхийн одоо ном журам ийм ойлголт байх. Энэ өөр ном, үнэн ном гэж ярьж байгаа. Энэ 6 дахь хүрдийг даармын хуулиар удирдах байдаг. Бэлгийн мэлмээ буюу өнчин тархины энэ хүрдний махбард нь бүдүүн 5 махбард биш харин оюун ухаан ба анхдагч субстанц буюу ертөнцийн үүсгэсэн анхдагч нэр пракрити байдаг. Нүдний хоорондоос ялимгүй дээх нь орших хүрдний 2 дэлбэн дээр хам ба кшам гэсэн цагаан өсгүүд байрлсан байдаг. Энэ хүрдэн дээр санскрит хэлний 50 үсэг дуусдаг. Эхний 6 хүрдэнд нийт 50 дэлбээ болон 50 үсэг байрладаг. Оройн амгалангийн энэ хүрдний үндс нь суур нь ом гэсэн агуу таринд байна.
Энэ үнийг аавун гэж дууддаг. За энэ бол одоо ер нь одоо жишгүй гайхалтай үржүү дээ. Бэлгийн хүрдийг эзэмсэн өөрийнхөө өнгөрсний түнэр харанхуйг арилгаж алтан ирээдүйг найшлуулж сэтгэлийн болон хувилгаан хүч нь хамаг хязгаар бүхнийг ялгуулан дийлэх ийм хэмжээд өгдөг. Тухайн үзэж мэдэрчгүй юмстайгаа нэгтмэл болдог. Тэр үед үзхийгээ тухайн зүйлд хувилах нь нэг юм. Олон юм биш, нэг л юм. Төмөр адилхан. Энэ дурын нэг зүйл болж өгдөг. Юмыг үзнэ гэдэг хоёр нь гэсэн үг. Тухайн зүйлд хоёр нь гэсэн үг. Ингэж хувирах чадвар гэсэн үг. Тухайн зүйлд хоёр нь гэдэг нь бол хоёр нь хувилна гэдэг нь түүнийг үзнэ гэсэн үг. Гурав дахь мэлмий юм уу босод төвөө нээх нь бурхны гэгэрэлд хүсний баталгаа биш. Аливаа хүн бурхны гэгэрэлд хүрэхэд түүний өнгөрсөн бүхэн бүрэмсэн хүчингүй болж ирээдүйн өтөр түргэн хурж ирэх боломжтой. 10-20 жилийн дотор биелэх зүйл энэ өдөр болж үлдэх боломжтой. Бурхны гэгэрэл бол чухамдаа шууд үзэгдэх гэрэл юм. Бурхан хэмээвээс туйлын хүч 3 дахь мэлмий түүнийг эзэмшиж байдаг. Энэ бурханы туйлын хүчийг эзэмшиж байдаг. Одоо бяцлахтаа бол энэ хүрднүүдийг бол хүрдэндээ төвлөрч юугаа дуудана шүү дээ. Таринаа дуудана гэсэн үг. За тэрний дараагаар одоо тэр цаглашгүй титэм хүрдүү юу? Их хамгаалангийн хүрдүү байж байгаа. Энэ хүрдүүл хүнийг бурхан сансар окторгонтэй холбож байдаг. Энэ хүрдээр дамжин бид өөрийн хязгааргүй ариун хүч нарыг таньж гэгэрэл өгдөг. Мөн бүхэлдээ нэгдэж мөнхийн амар амгалан цэцэн бэлэг болж өгдөг. Амьдралыг бидний ухамсарын нэг хэсэг гэдгийг таних. Амьдрал бол бидний ухамсарын нэг хэсэг юм а гэдгийг таних. Амьдрал гэх зүүдэлж байснаа ухаардаг. Зүүдэлж байгаагаа ухаардаг. Бид бол одоо зүүдэндээ л байгаа шүү дээ. Амьдрч байна гэдэг зүүд. Энэ амьдрч байгаа олон янзаар төсөөлнө. Энэ бол зөмөрөө зүүд. Эрчим хүчний 7 дахь төв тэтгэм хүрд сахсараараа энэ хүрдүүл 1001 дэлбэрт бадам явах юм. Энергитэн тэтгэм хүрд рүү чиглэх үед та бадам явах болж хүрдэг. Одоо танд цэцгийн бал хүртэхийн тулд өөр цэцэг рүү явах шаардлага байхгүй. Зөгийн тань дээр бүчиж эхэлнэ. Одоо бүхий л ертөнцөөс зөгийг тань руу татагна. Энэ хүү бадам явах бол нирван юм. Ийм хүүхдийн амьдрал төрдөг. Энэ нирван бол хоосон чанар. Энэ нирван бол бурхны амин зүрх. 4 дахь хүрднээс зайлсхийж чадвал толгой дотор ордог. Толгоогоор аливааг шийддэг. Оюун ухааны ил төвшөнд байгаа гэсэн үг шүү дээ бас л. Энэ та дурлаагүй гэсэн үг, бодож шийднэ гэдэг нь та итгэхгүй байна гэсэн үг, бодож байна гэдэг нь та харахгүй байна гэсэн үг. Амьдралыг хэв загварт баригдалгүй чөлөөтэй хараа одоо шаардлагатай байна гэсэн үг. Сэтгэхүйн оролцоогүйгээр амьдралтай нүүр тулсан уулзалт хэрэгтэй гэсэн үг. За тэгээд энэ доод хүрдүүд бол энэ бүдүүн махбодоос бүрддэг. Дотоодын цаглаш дээд хүрдүүд бол эсрэгээр хамгийн нарийн махбодуудаас бүрдэж байдаг. Дотоодын цаглашгүй гэрлийг тэтгэм хүрдний махбод гэж ойлгож болох юм. Ингэж одоо энэ хүрднүүд нэгдэж гэрэл харж өөрийнхөө мөн чанартай учирч
энэ үнийг гэгэрл гэдэг өөрийнхөө мөн чанартай учирсан нь бол бурхан ингэж нэгдэг бодтой боллоо гэсэн. Гэхдээ энэ бодтой нэг бурхан багш биш л дээ. Цаашаа их юу хэрэгтэй, хүмүүсийн ихтэй ишлүүлэх хэрэгтэй. Бодтой болоход байх юм байна гэсэн. Гэхдээ тэр бурхан. За энэ бол ертөнцийг бүтээсэн хамгийн нарийн элемент бөгөөд одоо титэм хүрдний цаглашгүй гэрэл гэж махбат бол. Гэрэл аялгау хоёр бол нэг зүйл. Гэрэл бол аялгау, аялгау бол гэрэл. Тэгэхээр энэ бол ертөнцийг бүтээсэн хамгийн нарийн элемент махбат бөгөөд энэ махбат бүхий л зүйлд агуулгадж бүх юмыг холбож байдаг. Титэм хүрдний дор 12 дэлбэтэй нэрлэлшгүй цагаан линхой дотор байрлах АКТХ гурвалж нь ертөнцийг төлөөлдөг. Тэнд үнэн мэдлэг хайрлагч дээд бурхан залгч байдаг. Титэм хүрд нь бусад хүрдийг өөртөө агуулсан дээд эренбийн хүч бөгөөд 1000 дэлбэтэй линхой цэцгээр төршилдэг энэ хүрдийг. Титэм хүрдэнд бүх санскрит үсгүүд эхнээсээ эцэс хүртэл баруунаас зүүн тийш линхойг 20 дахин бүрэн тойрч давтагдана гэдгээс 20-ийг үржих нь 50-ийг үржих нь 20 тэнцүү 1000 дэлбэн хязгааргүй олныг төрслөх аргачлалыг бий болгодог. Титэм хүрдэн Шактива Шива хүчнүүд бүрэн нийлэх оюуны хөгжлийн дээд шат болдог. Энд өмнөх 6 хүрдийг дайран хөгжсөн Кундалин өөрийн дээд зэгт хөгждөг. Энд чухам хүн нирван байдаг. Титэм хүрдэнд төрсэн бүхэн сансрын хүрдэнд эргэж орохгүй бүрэн 3 ертөнцөөс чөлөөлөгдөнө. 7 дугаар хүрдний гэрэл орон зайд хязгааргүй. Хаасайгүй төг. Энэ цаг хугацаа орон зай гэдэг асуудал байхгүй. Ягаан улбар өнгөтэй, ихшгийн таринтай. Физик үе цусны эргэл, тархины дотоод даралдах, хараа хариуцсан хүрд өгөөд оюун санаа ёс зүйн амьдралын төв болдог. Цэвэр нөөц боломжийн хууль энэ хүрдийг удирддаг. Нөөц боломжийн хууль. Энэ нөөц боломжийн хууль гэдэг нь бол бидний хөдөлгөгч хүч. Бидэнд асар их хүч нөөц байдаг. Энэ хуулинд энэ захиралдана. 7 дугаар хүрд. Энэ хүрдний гэмтлээс бий болдог сэтгэхүйн өөрөөр хит бахархах, шалтгаангүй хит баярлах, өөрийгөө устдаас хэдийгээр бодох, амиа бодсон байдал юм. Тийм л учраас бүх шашинд амин чухал асуудал юусаа хамгийн чухал ихний асуудал бол энэ өөрөөрөө бахархах, хит баярлах, хит одоо өөрийгөө дүүйлэх, бусдаас дээгүүр бодох, амиа бодох гэх мэтлэн зүйлийг бол цэрлэл гэдэг шүү дээ. Шууд цэрлэл. Энэ байдлахгүй зүйлээ л гэж бүх шашинд энийг тунхагласан байна. 7 дахь хүрдгийн төл уурэг тархины дээд хэсэг гэмтэн юмыг хүлээн авах чадваргүй болж оюун ухааны сонирхол зөн совин модна. Энэ хүрдэн зулаанаас дээш чиглэсэн нэг конус сэлбэртэй ба сансрын орон зай түүнд орших ертөнцийн энерги мэдээллийн уртаа шууд холбоотой ийм хүрд. Титэм хөр таагдсанаар одоо энэ салах өвчин, Паркинсоны өвчин, шизофрен гэж нэрлэдэг сэтгцийн өвчин. За саажилт, Альцгеймерийн өвчин буюу одоо манайхаар зөнөх шүд, сэтгэл готрол, зовнил, зэрэг мэдрэлийн өвчнүүд үүснэ. Титэм хурж идэвчснээр урам зоригтой, манлайлах, цайхан сэтгэлтэй, шудраг, хүмүүнлэг, алсын хараатай, бүтээлч, хүчирхэг сэтгэлгээтэй, зүүн бэлгээр дамжин ирэх гайхалтай мэдлэгтэй, мэдрэмжтэй, цэцэн мэрэг ухаатай болно. Өөрийн сүнслэг мөн чанарыг ухаарч, улмаар бусдыг өөрийн нэг хэсэг гэж мэдэрсэн, нэг хэсэг минь гэж мэдэрснээр бусдад туслахыг хичээнэ.
их амгалан буюу тэтэм хурд гэдэг нь юутай ч холилдож утгалдахгүй анираагүй оршноо. Энэ бол яг толгойд үргэлждэггүй үрчүүд ээ. Толгойн оройноос жаахан дээх нь жаахан одоо нэг хурууны зайд дээх нь байдаг юм үрд. Энэ төв нэгдсэн хүн цаглашгүй жаргал домбохва ямагт чанагт одоо чанад гэдэг чинь бол энэ бүр холын орон зай гэж байгаа шүү дээ. Энэ уух ертөнц гэх юм бол энэ сансрын гурван ертөнцийг яа. Чанагуух ертөнцийг нь тэрнээс цааш мөнхөн ертөнцүүдийг ярьж байна. Тийм агуу орон зай холбогдчихна гэсэн. Хүн өөрийгөө төрөлт ба хүлээс ангидыг олно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ухаанд одоо бидний очин үеийн шинжлэх ухаанд бол төрөх хоёр бол хоёр зүйлээ. Тэгээд үгснээр бүх юм дуусна л гэж ингэчлүүлж байгаа шүү дээ. Дорн дахны одоо шашин, буддизм, вед одоо дорн дахны ерөөсөө мэдлэг ухаанд бол юу гэхээр өхөл гэж байхгүй, төрөлт гэж байхгүй. Энэ бол бүр шалгааргүй том хитийцэн ойлгож баса төрөл гэж байхгүй, өхөл гэж байна. Энэ үнийг ухаандаа бурхан Будда гэдэг сууд эрдэм юу гэж тодорхойлсон гэхлээр юмсын үнчнэр хаанаас ч ирээгүй учраас өсөхгүй. Юмсын үнчнэр хаашаач бодохгүй учраас өсөхгүй. Тэгвэл энэ хоёрын бол юу ч үсээгүй, юу ч устаагүй юм бол энэ орчлонгийн нийтлэг тэгтэй гэсэн. Одоо энерги ургуу хойсноос бий болов. Энерги устж өгөө болохгүй. Тэгэхээр юу вэ? Энерги хатгалагдах хуулиар орчлон ертөнцийн нийт энерги тэгтэй тэнцв. Энэ хоёр орны шинжлэх ухаан, буддийн шинжлэх ухаан гэдэг жишээл. Энэ орчин үеийн шинжлэх ухаан үгийн зөрүүг таарч байгааг та нар харж байна. Тэгэхээр үхэл гэж байхгүй, төрөлт гэж байх. Энэ бол бүр агуу ойлголт. Бид үхдэг. Тэгээд 80 хүрэх юм уу, 70 хүрэх юм уу, өнөө маргааш үхэн гэсэн ийм шинжлэх ухааны маш буруугүй бүдүүлэг ямар шинжлэх ухааны үндэсгүй. Баярлалын шинжлэх ухаан өөрөөр хэлчихэд байхад зүгээр энэ юу махан бодгоо л энэ биологийн систем гэдэг биологийн нэг бус амьттай зүйлсийн ачийн ингээд том хөлцнөөс болоод хүн төрөлхтөн цогцсон юм байна. Энэнийг одоо энд ярьж байна. Хүн өөрийгөө энэ өрдөнд өгөхөд төрөлт хүлээс үхэл гэж байхгүй, төрөлт гэж байхгүй. Хүн ойлгоо гэж. Тэрээр одоо ямагт хязгааргүй хүл өгөөтэй байх. Энэ хүн ийм одоо мөнхийн мөнх юм шүү дээ. Тэгээ ингэж мөнх болж хувирна гэсэн. Тэр хүн бол өөрийгөө хязгааргүй хэмээн одоо үзэж хязгааргүй болж хувирна. Мөнх гэж үзэж мөнх болж хувирна. Үхэлгүй гэж үзэж үхэл үгийн ухамсар туснаа. Сүнстэйг андууд болж нүдрийнхээ зурд саяжван үзэл хэлцнэ. Эцэггүй хоёр ийм цаглашгүй амгалан жаргалан тунхын сацуу орчлонгийн асуудал бэрхшээл өхний тэр даруй шийднэ. За ингээд цаг нэлээд одоо миний ярих цаг нэлээд яасан байна. Яриад явал гэж зөндөө яригдлаа тийм. Их баярлалаа Лавга багштай